тэд нар маань тийм хүчтэй биш. Миний хүмүүс тэд нар бол сайн хүмүүс. I cared for them in Egypt. Би Египтэд тэдэндээ санаа тавьж байсан. Би тэднийг хамгаалж байсан. I helped them in Би Egypt. тэдэнд тусалж байсан But they're Египтэд. not very strong. Гэтэ яг тийм хүчтэй биш байгаа. That's why they might regret when Тийм there is a учраас battle. тэр замаар явах юм бол дайн болоход тэд нар айгуу One day they зугааж might change their mind. Тэд нар нэг өдөр санаагаа өөрчилж God магадгүй. knew that. Гэдгийг тэр мэдэж байжээ. So don't argue with him. Тийм болохоор тэрнтэй ингэж маргалдаа. Walk with him. Алах зүгээр Follow him. түүнийг даг. He's the leader. Тэр чинь удирдагч. We are the Бид followers. нар түүнийг He's the дагагч. father. Тэр аав. We are the sons and Бид нар daughters. түүний охид Amen. хүмүүд нь And ойлгож in байна. the process, something will happen to us. Тэгээд дагаад алхаж байхад чинь бидний дотор юм You know, суулна you can шүү. be blessed by God. Та бурхнаар өрөөгдөж болно. God can care for you. Бурхан таныг харж God can хамгаалж help you. болно, тусалж болно. God can do supernatural things in Таны your life. төлөө өстө үнэхээр гайхалтай зүйлсүүдийг But хийж it болно. does not make you strong. Гэтэ энэ таныг хүчтэй болгодгүй юм. Only training makes you strong. Зөвхөн бурхан таныг ингэж дасгалжуулах тэр үйл явц таныг хүчтэй болгодог. Blessings don't make you strong. Ерөөл таныг хүчрхэгжүүлдэггүй. Israel was blessed in Egypt. Израиль Египтэд тасархай өрөөгдсөн. But when they walked out of Egypt, Харин тэд нар Египтээс гарахад they were not strong. тэд хүчтэй They байж were байгаагүй blessed. байхгүй юу? Өрөөгдсөн байсан. They were cared for. Тэд нар үнэхээр халамж They анхаар survived slavery. байсан. Тэд нар боолчлол дотор They амьд had wonderful үлдсэн. promises, Тэдэнд гайхалтай амлалтууд байсан. but they were weak. Гэхдээ тэд сул дорой байсан. If they had been strong, Хэрэг тэд нар хүчтэй God байсан had бол taken them the way of the Philistines, тий, бурхан тэднийг филистинчүүдийн замаар дагуулах байсан. because He would have known. Яагаад гэвэл бурхан мэдж байгаа шүү дээ. Even it becomes tough, they will not go back. They will Тэр continue. филистинчүүдийн зам дээр юм болсон ч миний хүмүүс буцахгүй гэж мэдэн шүү дээ. Тэр хэрэг тэд хүчтэй байсан. That's an evidence of their weakness. Тэгэхээр энэ болохоор тэдний сул дорой байдлыг харуулж өгч байсан. So remember this. Тэгэхээр та санаарай. Blessings bless you, Ерөөл таныг өрөөнө, but don't make you strong. харин таныг хүчрхэгжүүлэх. Training makes you strong. Харин энэ сургалт тийм ээ, энэ таныг дасгалжуулах энэ үйл явц таныг хүчтэй болно. That's why I don't preach about blessing anymore. Тийм болохоор би ер нь өрөөлийн тухай номлодгүй. I talk about training. Би харин түүгээр сургагдах тухай ярьдаг. Because if you become strong, Хэрэг та хүчтэй болох юм бол your strength will produce blessing. таны ерөөлч Amen. Биш таны хүч чадал чинь ерөөлийг гаргаж ирдэг. Seek ye first my kingdom, Эхлээд миний хаанчлалыг ирэн хай. and everything will be Тэгээд given дараад unto нь бүх you. зүйлсүүд чамд өгөгдөх болно гэж. So He led them with a strong Тэгэхээр hand. бурхан өөрийн хүчит мотраараа He set a strong agenda. байсан. Бурхан хүчрхэг ажлуудыг төлөвлөсөн байсан. Why did He have to do that? Яагаад бурхан ингэх ёстой байсан юм? Because in Egypt, Яагаад гэвэл Египтэд they had no leadership. тэд ерөөсөө удирдахгүй байсан. They had just taskmasters, slave masters. Тэдний дээрх юм байсан гэхээр боолуудын одоо ахлагч нар байсан. But slave masters is not leaders. Тэгэхээр боолуудын ахлагч бол удирдахч биш. Slave masters is just to make you work harder. Боолуудын ахлагч нь таныг яах вэ? Зүгээр ажиллаа одоо бүр үнэхээр шургуу хийхийг шаардна. Өөр юм байхгүй. A leader takes you somewhere. Харин удирдахч бол таныг нэг тийшээ дагуулж явна. But the slave masters took them nowhere. Харин боолын ахлагч нь боолоо хаашин ч авч явахгүй. Just more work. Зүгээр улам их ажил нэмэл байна. And a little more work. Тэгээд улам ажил нэмэл. And a little more work. Дахиад ажил нэмэл. Sometimes it's like that in church. A little more prayer. Сүмд ингээл яг л юм байдаг ч залбирлыг дахиж нэмэл. Read the Bible more. Библийг дахиад илүү уншаа. Pray some Чисээ more. илүү их одоо Come залбир. to more meetings. Тэгээд цуглаануудад бүр question их асуудал юу вэ гэхээр Is it taking us somewhere? ингэснээрээ биднийг удирдахч маань нэг тийшээ дагуулж яах нь юу юм? We have to ask the question. Бидний энэ асуултыг асуух хэрэгтэй шүү дээ. I have to ask the question in my own church. Am I taking them somewhere? Би хүртэл өөрийнхөө сүмийнхнийхээ тухай юм асуулт тавих хэрэгтэй байна. Би тэднийг ер нь нэг дагуулж явна уугүй юу? I refuse to make them work. Би тэднийг ингэж ажиллаад булаад авахыг хүсэхгүй Work байна. somewhere. Тэгээд улам ушаа ажиллаж And I travel to Mongolia. Pray for me. Яс би Монголд явж ийн миний төлөө залбир. 1 hour a day. Тэгээд өдөрт нэг хүн нэг
Next time, 2 hours. Дараагийн өдөр нь 2 цаг залбираа. And remember, not only 1 chapter, 2 chapters. Та нарт нэг бүлэг уншиж болохгүй бүр 2-ыг уншиж шүү. Заяа. This is not okay. Энэ эрүүл биш бай. But because they had lived under that all the time, Гэтэл Египт Израильчууд угаасаа ийм тогтолцоонд дор дэндүү удаан амьдарсан they did учраас not know about leadership. тэд нар ийм удирдлага байдаг гэж мэдэхгүй байгаа. So God had to teach them Бурхан тэдэнд заах хэрэгтэй that He болсон. will lead them. Би тэднийг удирдна гэдгийг Бурхан өөрөө Listen заах хэрэгтэй carefully. болж байна. Та нар анхаарал This is татах. very Энэ important. маш чухал. This is so important Маш чухал. because Яагаад in the гэвэл future ирээдүйд we might have problems with this. яг энэ зүйл дээр бид нар асуудалд орж болох учраас. Because if you are not used to leadership, Хэрэг та удирдлагын тогтолцоог but you мэдгүй are бол only used to slave masters, та зүгээр л нөгөө нэг боолын ахлагчийн одоо тийм тогтолцоог л мэддэг бол when you go from slave master to a true leader, хэрвээ та боолын ахлагч байж мэддэг бол эндээсээ та жинхэнэ удирдагч болж шилжихэд you might rebel in your heart. зүрх сэтгэлдээ та тэрсэлж болно. Ийм асуудал ургаж болно. Ойлгож байна уу? You understand that? Ойлгож байна уу? Because you have been under pressure. Та ч урд нь болохоор тийм дарангуйлалд ор байсан шүү дээ. Maybe you have been forced to do certain things without convictions. Тэгээд зарим зүйлийг те ямар ч итгэл үнэмшилгүйгээр боловч хүчилж хэрэгтэй зүйлүүд байсан тань. But as you go out of that, За энээсээ гараад энэ тогтолцооноос гараад now you have a leader, not a pharaoh, but a father. одоо та ингээд фараоныг биш эцгийг дагах хэрэгтэй болж байна. You Тийм might begin to react to that authority. яг тэнд байсан шиг одоо энэ бурхны эрх мэдлийн эсрэг тэрсэлж болно. That's why God had to teach them. Тийм учраас бурхан тэдэнд заах хэрэгтэй болж Because байна. they were not used to leaders. Учир нь тэд нар ерөөсөө удирдахч байж They were үзээгүй. only used to taskmasters. Тэд нар чинь тэнцээсэн зөвхөн нөгөө нэг боолын ахлагчийн тогтолцоон дотор байсан. Giving work to do. Do that. Do that. Тэгээд ажил өгдөг. Энийг хийгээрэй заяа. За энийг дараа нь хийгээрэй. Ингээрэй. But God is not like that. Гэтэл бурхан He's a ерөөсөө father. биш. Тэр чинь эцэг юм. He wants us to grow up. Тэр биднээсийг өсөөсэй гэж He wants хүсдэг. to train us. Тэр биднийг сургахыг хүсдэг. And one day He will give us responsibilities. Тэгээд тэр биднийг өсгөхөд нэгс өдөр хариуцлага өгнө Not бид. only work and more work and more work and more work. Илүү их ажлуудыг биш. Are you with me? So God had to teach them leadership. Тэгэхээр бурхан тэдэнд ер нь удирдлага хийж юу гэдгийг заах. But He did not want rebellion because God is not a pharaoh. Бурхан өөрөө фараон биш учраас тэр ингээд тэрсэлдэг хүмүүсийг хүсээгүй. Хүсэхгүй. Hey. This is I hope you understand what I'm saying. Миний юу хийж байгааг ойлгож байгаасэ гэж би мөн ч их Maybe найдаж one day байна. you will remember it. Магадгүй та нэг өдөр энийг санах бах. If you have been under pressure, Хэрэг та дарамтанд ор байвал you develop certain things. таны дотор нэг юм Inside your хөгждөг heart. зүрх сэтгэл дотор чинь. When you go from pressure to no pressure, Та тэгээд ингэж одоо дарамтанд ор байж яснаа гинт but there is a дарамтгүй газар strong хүрээд ирлээ. leadership. Тэгээд тийч маш хүчтэй That удирдлага strong leadership will remind you of something. удирдлага гарч ирлээ шүү. Тэгэхээр эн чинь танд нөгөөдгий чинь сануулдаг байхгүй юу? You have suffered under. Учир нь та тэр дарамтанд байхдаа зовсноо доо. Then you will push that back. Тэгээ яг тэрэн шигээ бодоод одоо энэ шинэ удирдлагын эсрэг Don't push it back. Байхгүй юу? Ойлгож байна уу? Don't push it back. Түлхэж эхлэх нь. God is a strong leader. Тэгэхээр та бити But he's a father. бити түлхээрээ тэр Amen. хүчтэй удирддагч таны эцэг юм шүү. He is strong because he has to take you into the promised land. Тэр үнэхээр хүчтэй. Тийм ч учраас тэр таныг амлалтын газар аваачиж байгаа юм. Amen. Ойлгож байна уу? So some Christians have been under strong leadership, Тэгээ зарим христчингүүд маш strong одоо тийм personalities, одоо хатуу тийм одоо мөн цан чанартай удирдлагын дор байсан байж байна. too strong. Дэндүү хатуу. So they have cultivated something. Тэгэхээр тэр хатуу удирдлагаас нь болоод энэ дотор ингээд юм үүсэж Later, байна. it will be difficult for them to respond to true leadership. Хожим нь тэд нар те яг жинхэнэ өгөгдөх тэр удирдагч нарыг дагахад нь яг энэ үүссэн зүйл нь садаа Other болж байна. Christians Бусад христчингүүд have been under weak leadership. зарим христчингүүд болохоор яг маш сул тийм удирдагч нарын дор байсан байж болно. And when you go from weak leadership to strong leadership, Тэгээ тийм удирдагчтай байж байгаа Бурхны одоо тийм маш хатуу It might хүчтэй create- удирдлагын дотор ороод ирэхээр
It might create some reactions. Бас мэдээж тийм одоо реакцуудыг үзүүлнэ шүү дээ. God knew all about that. Тэгэхээр бурхан бол одоо хин юуны доор байсан яах вэ их бүгдийг мэднэ. Amen. Ойлгож So байна. when they walked out, he knew these people have been raised under certain circumstances. Бурхан тэр хүмүүсийг гаргаж ирэхдээ энэ хүмүүс ямар тогтолцоон дор байсныг мэдчихсэн. I have to retrain them. Би тэднийг бүр Are you дахиад with me? одоо бүр I цааш have болгож to одоо re-teach them. сургах хэрэгтэй, заах хэрэгтэй. Just like children, if they grow up under violence, Яг л хүүхэд шиг тийм ээ одоо нэг айгуу тийм хахир хэрцгий эцэг ихтэй хүүхдүүд and then they are байлаа in a гэж new байна. home, a normal home. Тэгээд дараад нь тэд нэг жирийн энгийн гэр бүлд одоо If the очие. new parents speak strong words, Гэтэл нөгөө шинэ ээж аавны хатуу хөлчдөг. they will feel it like the other Шууд parents. одоо тэ нөгөө хахир хатуу эцэг ихийгээ санаж But it's not. Гэтэл яг үүндээ тийм биш байхгүй юу? These parents did not love you. These parents love you. Харин тэр хахир хатуу байсан ээж аав чинь түүнийг хайрлаагүй. Гэтэл энэ Аюу, хайртай байхгүй юу? So they have to relearn family life. Тэгэхээр тэд нар яаж вэ? Дахиад гэр бүл гэдэг чинь өөр байдгийн байна гэж ойлголтоо шинжлэх хэрэгтэй Because болж they grew up in a dysfunctional family. байна. Тэр биш буруу одоо тийм гэр бүлд өссөн хүүхдүүд байна. Are you with me? Тэд өссөн But байна. now they are in a normal family. Гэтэл одоо болохоор яг л энгийн тийм одоо So they have to гэр relearn. бүлд орж ирэхдээ тэд нар дахиад сурах хэрэгтэй болж It's байна. the same with Israel. Тэгээ яг Израильчуудтай ийм л юм болсон. God had to relearn them leadership. Бурхан тэдэнд удирдлагын тогтолцоог Be a strong шинээр leader. зааж өгөх хэрэгтэй болсон. Хүчтэй удирдлага But гэж not a tyrant, хүчтэй удирдлага гэдэг нь одоо тэр дарангуйлагч удирдлага биш. not a dictator. Дарангуйлагч хүмүүс Amen. одоо удирдлагын тогтолцоо биш. So the training program had started. Зааж эхлэх хэрэгтэй байсан учраас сургалтын одоо програм эхэлж байна The гэж. first thing they had to learn Хамгийн нэгдүгээр тэдний сурах ёстой зүйл бол that God is a strong leader, Бурхан бол үнэхээр хатуу хүчрэхэг удирдагч юм аа гэж. but a good leader Гэхдээ сайн who wants the удирдагч. best for them. Тэдний хувьд бол бүр шилдэг He will удирдагч. take them all the way to the promised land. Тэдэнд үргэлж шилдгийг хүсдэг. Тэднийг бүхий л амлалтын газар руу бүхий л амын турш удирддаг. Тийм удирдагч That's why he had to мэддэг. show strength. Тийм л учраас Бурхан өөрийгөө маш одоо хүчтэйгээр And they had been living under very bad circumstances in Egypt. in Egypt. Тэд нар Египтэд үнэхээр амар нөхцөл байдал дотор At амьдарч least байсан. the last years. Ялангуяа сүүлийн жилүүд дээ. So God had to do some repairs in their soul. Тэгэхээр Бурхан тэдний зүрх сэтгэл дотор ямар нэг тодорхой засваруудыг хийх ёстой болж байгаа юм. Let me give you an example. Би танаас нэг жишээ өгсөн. Moses came to them Мосе тэдэн зөө ирдэг. and he said to them, Тэгээ ингэж хэлдэг. let's get out of here. Цөмөр гарын эндээс. What did they do? Тэгсэн тэд нар яалаа? Hey, it was good news. Энэ жог сайн мэдээ. They had been told that one day they will go out. Тий, сайн мэдээ шүү. Тэд нар ярьжсэн зүйл нь нэг өдөр гарч ирж байгаа байхгүй гараад ир гэж. They could have rejoiced. Уул нь бол баярлах ёстой. Finally, we are getting out. Ашгүй нэг юм гарах нь. What did they do? Гэтэл тэд нар яасан бэ? Who are you Үчи одоо хэн бэ вэ? to be over us? Тэгэх биднийг даргалал гоногч. What was in their heart? Тэдний зүрх сэтгэл юу байсан? Rebellion. Тэрстэл биш үү ойлгож байна. So when God took them out, Бурхан тэднийг гаргаж ирэхэд God knew Бурхан мэдэж байсан. there is something in their heart. Оо зүрх сэтгэлд нэг I болохгүй have юм to take care байгаа. of that. Би энд үнэхээр I санаа have to тавих remove хэрэгтэй. that. Би тэрийг зайлуулах хэрэгтэй. Энэ дотор байгаа Because тэрслийг. I don't want to kill them. I want them to live. Яагаад гэвэл би тэднийг алахыг хүсэхгүй байна. Би Amen. тэднийг амьдраасаа гэж I хүсэж don't байна. want to abuse them. I want to take them into the Би promised land. тэднийг тэ хүчирхийлэхгүйгээр харин амлсан газарт аваачихыг хүсэж байна. I don't want to mislead them. I want to lead them. Би тэднийг дээстэн гэж буруу Аюу, сонсгоо удирдахгүй харин яг жинхэнэ удирдах ёстойгоор That's why удирдах. the wilderness. Тийм л учраас цөл бол. The wilderness is not our problems. Цөл бол ерөөсөө бидний одоо хүнд хэцүү The асуудал wilderness биш. is Харин God's Бурхны training program. сургалтын хөтөлбөр юм. So tonight I say, welcome to the wilderness. За өнөөдөр би та бүхнийг цөлд тавтай морилоо гэж урьж байна. The wilderness is a better place than Egypt. Тэгэхээр цөл бол Египтээс ч дээр гал. Because in Egypt, he cared for them. Египтэд Бурхан өөрийнхөө ардам санаа But тавьж they did байсан not харин change. тэд нар өөрчлөгдөөгүй. In the wilderness, he will still care for them. Харин цөлд Бурхан үргэлжлүүлэн санаа But тавьж he will change байсан them. бөгөөд тэднийг өөрчилж байсан. Come on. Ойлгож байна уу? Mongolians, Монголчуудаа yeah, аваа гаргаарай. such a good place. Ийм л гоё газар байгаа юм да.
Wilderness is better than Egypt. Тэр цөл бол Египтээс дээр юм. Because in Egypt, he cared for them, he Учир blessed нь them, Египтэд бурхан тэднийг өрөөгөө Blah, blah, blah. санаа тавиад Protected them. хамгаалаад ингэж did miracles. гайхамшигтай Everybody was sick, they were okay. өвдөд байхад тэд нар ганцхан өвдөж өгөхгүй тэгээд But they did not change, they were still the same. гэхдээ тэд нар өөрчлөгдөг үе. On the way to nowhere. Тэр хിവэрэ байсан. But in the wilderness, Харин цөлд he led them. бурхан тэднийг удирдах He still cared байсан. for them. Тэдэн санаа тавьсан Are you with хിвэрэ me? байсан ойлгож байна уу? But they were on the way to somewhere. Египтэд байхдаа тэд нар хаашаач яваагүй байсан бол харин